За янз бүрийн сэдвүүд бариад ярьж байгаа. Тэгээ нэг нь болохоор сайн хүн гэдэг сэдв баггүй юу? Тэгээ би яг сайн хүн гэдэг жишээг авч байгаа юм бэ гэхээр одоо би ингээд за чи сайн хүн болох хэрэгтэй шүү гэдэг аав ээж хүүхдэд загтан штэ. Тэгэхээр тэрний яадаг вэ гэхээр хулгай ихгүй, худлаа ярихгүй. Тэгээ аригтаар суухгүй, орж гарахгүй. Хүнтэй илдэг харьцдаг. Тэгээ ингээл гэмчлээ олон шин чанарууд байгаа штэ. Тэгээ яг ямар хүн байдیں۔ Ямар хүн тийм байх боломжтой юм бэ гэхээр өдөржингөө гэрээсээ гардгүй хүн л тийм байх боломжтой. Яг нийгмийн харилцаанд оржлоо бол нийгмийн асуудал мэдрэгдэнэ. Хүмүүстэй харилцаж үзэх юм бол хүний доор ажиллаж эсвэл хүн удирдах үзэх юм бол хүнд ямар их асуудал байгаа юм бэ гэдгийг олж харна. Гэтэ энэ нэг тэр хүн готрон болохоор биш. Зөв юмыг бодиттой дүгнэдэг учраас. Тэгэхээр яг одоо бодиттой дүгнээд үзэх юм бол энэ хорвоо дэлхий дээр сул дорой шалчхар харанхуудаа баригдсан хүмүүс нь цөөнгүй их байгаа. Үнэхээр сэрсэн, үнэхээр өөрчлөгдсөн хүмүүс нь бас цөөн дотроо цөөн байж магадгүй. Гэтэ энэ тоо яваандаа нэмэгдэнэ. Одоо болохоор яг энэ тэндгүү байгаа шашныхан, энэ тэндгүү байгаа хүмүүс яг юу юм бэ гэхээр яг сайн хүн гэхээс илүү, сэрсэн хүн гэхээс илүү, сэрсэн юм шиг дүр үзэгдэх юм хүмүүс байхгүй. Тийм болохоор та нарыг би яг жигнэсээ сэрээсэй гэж хүсдэг. Дээрээс нэг сайн хүн гэсэн пайз зүгээд, хурамч пайз өөртөө зүгээд, юу ч хийдэггүй хогийн гар битээ болоосаа гэж боддог байхгүй. Энэ бол гэхдээ бас миний өөрөө амьдралын үрээ. Би энэ үрээгаараа ингээд өөрөө урагшлаад хичээгээл явж байгаа. Тэгээд хэлдэж штэ. Зарим утгаараа би та нарын багш, зарим утгаараа 1000-1 яг адилхан монгол хүн дотроо зүгээр л нэг байдаг хүн. Тийм илүү сод гэсэн үг биш. Харин одоогийн суралцж байгаа зүйлсээ, зааж байгаа зүйлсээрээ дамжуулаад илүү гэрэлтэх боломж байгаа гэдгийг нь яг өөрийнхөө зүгээс биш, багш нарынхаа зүгээс. За мөн энэ соёлын зүгээс ярьж байгаа. Утнаслах соёл, эрүүл байх соёл гэдэг бол хамгийн гайхалтай соёл мөн хамгийн тулгуур үзэл байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар эрүүл байх юм бол имлэгт цагаа өргөх шаардлагагүй болчихно. Бид нар хангалттай ухаантай байх юм бол өдөр шөнөгүй тэ ингээд нэг кино үздэг, телевиз үздэг, фэйсбુક ухдаг, хэрэггүй зүйлс хийдэг, бүтээмж багтай биш, бүтээмж сайтай, амьдралыг бодиттой хардаг, бусдтай уралддаг, өөрийгөө сул дорой хүлээн зөвшөөрдөг тийм дайчин хүмүүсээр, зөв дайчин хүмүүсээр, дайчин гэд сэжэд хэлдэг уралдаг хүмүүсээр биш, жинхэнэ сайн дайчин хүмүүсээр бид нар улсаа бүтээж чадах юм бол бид нар дайчдаар бүтээгдсэн улсаар дамжуулаад ахих боломжтой. Тэгээ бидний яг дахиад ярих дуртай л да. Чингис хаанаа ярих дуртай. Бид нар яг үнэхээр дахиад дэлхийн түвшинд гарыг гэвэл одоо бид нар бүгдээрээ нэг хүн гэлтгүүний нэрээр дотроосоо гэрэлтсэн ярагдшгүй. Тэгээ сайн зүйлээр гэрэлтэж чаддаг, сайн зүйлээр ялгарч чаддаг байх юм бол жинхэнэ дайчин, тэгээ жинхэнэ бас мундаг сайн хүн болж чаднаа. Сул дорой байдлыг сайн хүн гэж хэлэхгүй. Харин жинхэнэ сайн хүн гэдэг бол сайн мууг ялгаж таниад, сайныг сонгоод, сайныхаа төлөө тэмцдэг, муу муухайг үлдэн хөөж чаддаг. Тийм хүмүүсийг л жинхэнэ бааtruуд, жинхэнэ сайн хүн гэх баха. Тийм болохоор хамтдаа жигнэсээ сайн болцгоё. Нэг хүн гэлтгүү нийтээрээ сайн хүн болоод усаа гэрэлтүүлцгээе.